Туулаа нэвртэй подкаст. Та өөр тохиолдсон л ус савдаг сүнс чөтгөртэй холбоотой эвгүй түүхээ Туулаа нэвртэй подкастаар хуваалцахыг хүсвэл Facebook Messenger-ээр илгээгээрэй. Гэсэр 9-р хэсэг. Шараа голын 3 хааны төрийг авсан 5-р бүлэг. Хон хэрэг илжээ мэдээ. Шараа голын улсад ах トゥ 3 их хаан байжээ. Цагаан гэрт хаан, шар гэрт хаан, хар гэрт хаан хэмээх тийм 3 хаан байж. Тэр цагт шараа голын 3 хаан чуулган чуулав. Чуулганда цагаан гэрт хааны цагаан эрх хатнаас төрсөн алтан гэрэлт тайжид ийм сайхан авгаа хаанаас авч өгье гэж чуулган чуулуулав. Энэ ахын хаадын огтыг тоолж үзье гэв. Хүм морь явж хүрэхгүй гэж цагаан харцхыг туулаа махаар бордож дээр тэнгэр нарын охид сайхан уу үзэж ир гэж илгэв. Уран дуут тотыг хорхоогоор бордож хятадын хааны охин сайхан уу үзэж ир гэж илгэв. Үзэгсэлэнт тогсыг жимсээр бордож Балбын хааны охин сайхан уу үзэж ир гэж илгэв. Үнэгийг шир шүрмсөөр бордож Энэтхэгийн хааны охин сайхан уу үзэж ир гэж илгэв. Хон хэрэг муусан идээгэр бордож Төвдийн хааны охин үнэн сайхан уу үзэж ир гэж илгэв. Чингээд тэд бүгд явлаа. Цагаан харцах тэнгэрт гараад эс ирэв. Уран дуут тот хурч ирээд хэлв. Хятадын хааны охин Гүнэ гуа гэж байжээ. Гэсэр эцгийн төрийг засаад Гүнэ гуаг авч 3 жил суугаад харсан байна. Гүнэ гуаны өнгө чимгэн хിവэр сайхан ажээ гэлээ. Бусад элчдийг юу хэлхийг хүлээ шийдвэрлэцгээе гэцгээв. Тогос ирээд хэлэх юм. Балбын хааны охины өнгө чимгэн хിവэр сайхан ажээ. ертөнцийн хил үл мэдэх тул тэнд манд найргүй болов уу гэж санана би гэлээ. Үнэг ирээд хэлэх юм. Энэтхэгийн хааны охин өнгө чимгэн юр сайхан ажээ. Газар илэглэж хөвтөд буурцгийн хар цагааныг тоолж хөвтөн гэмэн тэр байна гэв. Хон хэрэг 3 жил болтол эс ирэв. Хойд жил нэрэв. Эрэхтээ хар гэрт хааныг дайрч хашгирав. Хар гэрт хааныг дайрч хэсгэрв. Цагаан гэрт хааны гадна ирж огторгуугаар цэрвэж байж үгээ хэллээ. Хол газар очисон элч хэрэг би ирэв. Миний үгийг авалтай биш үү гэв. Цагаан гэрт хаан үнэн биш үү гэж 2 дүүдээ илчилгэн хамаг цэргээ хурааж ирэв. Ай хөөрхий энэ хэрэг жигүүрийнхээ үзүүрийг хугалсан байна. Хүлийнхээ хумсыг бараан байна. Хошууныхаа үзүүрийг булгалсан байна гэж нэг хонь алж өгөв. Ай хөөрхий хэрэг энэ дээр сууж үгээ сайхан хэл гэлээ. Үгүй. Энэ өчөөхөн махан дээр чинь үл буух би гэлээ. Хөөрхий энэ хэрээний үнэн зөв гэж нэг гүү гаргаж энэ дээр буу гэлээ. Энэ өчөөхөн маханд чинь багтах биш би үл гэв. Таны тусад явсаар хөх огторгойд дураар нисэгч хайран жигүүрийнхээ үзүүрийг хуглав би. Юм олж идэх хушууга булгалав би. Алтан дэлхий дээр дураараа цөмчигч хөлийнхөө хумсыг барв би гэлээ. Энэ хөөрхий зовлонгоо гашуудан хэлэгч үнэн зөв гэж Шамба Мэрүүз 8 настай хүүхдийг алж энэ дээр бууж хэл гэв. Хэрэг эс болж огторгойд цэрвэж байж хэлв. Дээр хурмас тэнгэрт хөрөв би. Хурмас тэнгэрийн 3 сайхан охин байна. Нэгийг нь говьл өгч болох, нэгийг нь булаавал авч болох, нэгийг нь хулгай хийвэл авч болох ажээ. Хурмас тэнгэрд огшны тул хаан авч үлч чадмгүй чи. Үүнд бууж үгээ хийлгэж алтан дог тавьж өгөв. Алтан дог, алтан шон. Бас үл буун байж хэлв. Доор лусын хаадын 3 сайхан охин байна. Дунд асуурын 3 сайхан охин байна. Лусын хаад хүч ихтэй. Асуур нар догшин. Иймийн тулд тэр хаадын охтыг хаан авч үлч чадмгүй чи. Аль нэгч болбол
олж авбал мөн хурмастын охинтой адил болно. Аль нэг тоолно би гэв. Тэгж хэлсэнд мөнгөн дог, төмөр дог хоёрыг авч өгөв. Тэр дээр бууж үгээ хэлэх юм. Хэрэг эс бов. Тэгээд хэлв. Төвдийн газар 10 зүгийн эзэн ачид богд гисэр мэргэн хаанд хүрв би. Хатны эцэг нь Жалоо хаангийн. Гисэр хааны хатан Рогмогва гэж байна. Рогмогвагийн босоо бие нь ургамал нарс модыг ханхуй нэрт магнит торгоор бүрсэн мэт. Цууга бие нь 500 хүн суух орд цагаан гэр мэт юм. Баруун мөрөн дээр нь алтан шумуул эргэлж байна. Зүүн мөрөн дээр нь мөнгөн шумуул эргэж байна. Баруун наранд цовол хайлах мэт. Зүүнтэй сарны сүдэр цовол царцах мэт. Шөнийн гэрэлд нь 100 мянган акт манах мэт. Ийм цаглашгүй сайхан байна. Барьц суух гэргэн 500 хүн суух орд цагаан гэр юм. Бүрээс нь ханхуй нэрт магнит торгоор хийсэн юм. Оосрон тасаршгүй их дөрвөн үед хэв мяндас байна. Тулсан нь алтан баг нь байна. Гэртэн цагаан сувраг бий. Чандман эрдэн бий. Унших ном нь алтаар бичсэн ганжуур, данжуур 2 хөлгөн ном бий. Цавгүй нүүрс бий. Гисэр хаан эзгүй 12 толгойтой мангас арлангуй хатнаа авахаар нэхэж явсаар ирээгүйг нь. Дээр тэнгэр нар, дунд асуур нар, доор лусын хаад эд гурвуулын охид байх боловч Рогмогватай тэнцэх нь үгүй байна гэлээ. Эзэн хаан эхлэх хамаг их цэрэг булт баярлав. Хэрэг энэ дээр буу гэж модон дог тавьж өгөв. Хэрэг эс буу. Цагаан гэрт хаан уурлаж за чи муу тэнгэрээс заяатай шовоо юу? Чи муу манай тижээ жилгээсэн хэрэг биш үү чи гэд ном сумаа аваад дэлв. Хэрэг айж үнсэн дээр унаж баригдав. Рогмогва гэж хэн юу хэлэн чи түүнээ дахиж хэл гэв. Мөн нэг тоолж хэлв. Эвөө энэ хэрээний үг үнэн болмол Рогмогва юутай сайхан билээ. Худал болбол юутай сайхан уран үхтэй хэрэг билээ энэ гэв. Хэрэг очиж уйгоо ид гэлээ. Уйгоо идэх, цовтайгаа идэх. Шарай голын хаад ганх шовууг илгээв. Одоо үүнд хүм морь илгээвч удаан явах хизээ хурч ирнэмтэд 3 хааны сахиус тэнгэр ганх шовуу ховилж үзэж очих болов. Цагаан гэрт хааны сахиус өргөн цагаан тэнгэр ховилж толгоон өвчүүний цагаан болов. Шар гэрт хааны сахиус шар өргөн тэнгэр бэлхүүсэнд нь ховилж шар болов. Хар гэрт хааны сахиус хар өргөн тэнгэр сүүлэнд нь ховилж хар болов. 3 хааны сахиус тэнгэрийн ганх шувуу болоод ховилж явв. Гисэр хааны 500 хүн барьж суух орд цагаан гэрийн тоон дээр нь үрийн хянаар ирж суулаа. Илгээр тооныг даран өвчүүгээр урд дэврийг бүтэв. Баруун зүүн жигүүрээр 2 этгээдийн дэврийг бүтэв. Үл хөдлөх цагаан гэр шир хийж хөдлөв. Тасаршгүй хэв оосрын 2 нь тас үсрэв. Үл гуулзаах алтан багна нь гулцав. Рогмогва зочиж босон харив. Хувцаслаад Гисэр хааны 30 баатараас хоорондоо янаглаж авчирч буулгасан Барс баатартаа хурж уйлан дуудав. Эвүү Барс баатар минь, лам хүн их унтвал сайн номоосоо хоцорно гэлээ. Эр хүн их унтвал аян аваасаа хоцорно гэлээ. Эм хүн их унтвал үйл нь хоцорно гэлээ. Мод их хэвтвэл шоргоолж үүрлэнэ гэлээ. 10 зүгийн эзэн аваа богдыг минь 12 толгойт мангас алвав. Мангасын хувилгаан шувуу нь Рогмогва хатан намайг авъя гэж ирвүү. Цас чихэр тэргүүтээ 30 баатрыг алъя гэж ирвүү. Шувуунаас өөр шувуу ирж сув. Би айв. Эд бүгдээ тоолж хэлв. Барс баатар минь, догшин хар нумаа хөвчөж алтан цагаан нумаа онилж гарч ир гэлээ. Барс баатар догшин хар нумаа хөвчөлж алтан цагаан сумаа онилж гарч ирв. Шувууг үзээд зүрх алдаж догшин хар номынхаа бариулыг алдаад цагаан сумынхаа онийг малтаж гэлдэрхийлж харан байв. Рогмогва уйлан байж хэлв. Эвүү чамайг Барс баатар гэж цол дуудсан хүний биеийг алаад толгой дээр одоо ус цутгуулаасай. Эр хүн болоод шувуунаас зүрх алддаг уу? Эхнэр гимэж харви би.
ном сумаа над өг би харвий гэлээ. Барсбаатар эвөө эм хүнд ном сумаа өгч харвуулав гэвэл 10 зүгийн эзэн Гисэр хаан минь юу гин. Амраг цас чихэр ах нь 30 баатар эд бүгд намайг эм Барсбаатар гэж дуудах хууль болгох байна гэж хар номынхаа бариулыг чанд атгаж сумаа онилж дийлж байна. Рогмагва авэм товчлуурыг бүү алд гэж зааж байна. Товчлуурыг алдаж нэг далных нь өдийг тас харавв. Шовуу босон Рогмагваг 3 үе харан эргэв. Рогмагвач болов дээш 3 үе харав. Шовуу явлаа. Барсбаатрын харавсан өдийг Барсбаатар Рогмагоо 2 цуглуулж авав. Өд нь 30 илжигний ачаа болов. Уурс нь 3 луусны ачаа болов. Ганх шовуу газартаа хүрлээ. Цагаан гэрт хаанд хэлв. Барма хэрэнэ хийсэн нь болт үнэн байна. Алийг тоочих вэ? Гисрийн 30 баатар цас чихэр ах нь гихч байна. Гисэр ирээг үнэн байна гэлээ. Барма хөөрхи. Цагаан гэрт хаан 2 дүүтэй илч илгээв. Үүнд 13 настай хүүхдээс дэш лам бандч болов бүү суулгая. Хэн хүн соввол алах ялтай гэж их зар тавилаа. Дунд дүүн шар гэр хаанд ирэв. Ай ах минь 10 зүгийн эзэн Гисэр хаан төрөхдөө хүний арьсаар хочиж төрсөн гэлээ. 10 зүгт ховлдог гэлээ. 30 баатар нь боловч хэцүү догшин дайсан гэлээ. Түүнд мортхыг байлтай гэв. Чи юм уу? Нүддээ тэврэв гэж суу. Нүгэл төвчөнд дайрагдаж гэж хэвт. Их цэргийг чинь би аваач нь гэж харааж илгэв. Отхон дүү Шамба мэрүү зэрэв. Ай хайртай хаан ах минь. Гисэр дээр хурмас тэнгэрийн хөвгүүн биш үү? Тэнгэрийн аймагт явахдаа дийлсэн амтан нь олон. Доор дэлхийд ирвч ялгаагүй. Аливаа амтны сүрийг атхан төрсөн байна. Амраг цас чихэр ах нь 30 баатрын цөм ховилгаад юм. 10 зүгийн эзэн Гисэр хаан өвөрдөх эм Рогмагваг авч чадах байтугай 30 баатрынхаа нэгний чимийг авч чадах уу бид гэв. Энэ олон цэргээ явуулж энэ хавийн хаадын охтыг тоолж үзүүлье гэлээ. Нэг ч сайхан охин үгүй гэж үү гэв. Хэрвээ үгүй болбол сайд түшмэд тавнангуудын охтыг сонгоё бид. Нэг сайхан охин байвал Рогмагваны заслаар авч засаад нэрийг нь Рогмагва гэж өгье. Түүнийг хэн Рогмагва биш гэхв гэх юм. Ах нь харав. Чихээ дүлэрв гэж суу. Чэвэн дөвчин дайрагдав гэж чэвт. Энэ мэт олон зүйлээр харав. Чамааг айж байна гэж санаж байна гэд харлаа. Маргааш нь цагаан гэрт хаан цэргээ хурааж мордъё гэж байв. Шамба мэрүүз алтан хундганд хорц хийж ирж байна. Анхан энэ цэргийн дотор аймтхан би биш шүү. Баатар нь харин би байна гэлээ. Хаан тэнгэрийн хайрт хаадын хөвгүүн гэж тусгаар жарган билээ бид. Хар бие муугаар хадрагч Гисэр хаанд өгье гэж одох болоод байна бид. Эрх тэнгэрийн эрдэмт эздийн үр гэж суудаг билээ бид. Энэ бие муугаар энэ замбуу твийн эзэн Гисэр хаанд эндий гэж одох болоод байна бид. Яввч явъя. Энэ хүүхэд лам нар, банд нар, өвгөд хятадаа аваач гэдэг чинь юу вэ? Дими. Гисэр хааны цас чихэр 30 баатар нь шараа голлын лам нар, банд нараа, өвгөд хүүхэд эм хятадаа авчир гэж дайрч ороод маныг найранзнаа мөрний ихэнд суусан алаг нуусанд начин шувуу орсон мэт унгаах болно шүү. Олон өхөв гих нэрээс цөөхөн өхөв гих нэр дээр биз гэлээ. Урд өгчин буруу билээ. Хойд өгчин зөв байна гэж хаан айлдаад олныг аваачхаа байгаад зөвхөн цэргээ шигшин тоочв. Тоочсон цэрэг нь 33 буман цэрэг болов. Шараа голын 3 хаан цэргээ аван явлаа. Цас чихэр байлтахаар шийдэв. Эрдэнэт цасын нутг нь хол байв. Чацрагны голууд 3 тулгатад байсан ажээ. Барсбаатрын харавсан өдийг нь Рогмагва Барсбаатар хоёул цасад үзүүлье гэж 100 хоногийн газар явв. Тэр шүн дүлээд өөрийн хяранаар хүрв. Цас чихэр эрт босож чацрагны голд адуугаа усалж байв.
Эвөө өдийн цагт заларж ирдэггүй Рогмагуа минь үүрийн хяранаар юунд ирэв? Ронса жигүүрт бор морийг нь барь гэв. Жигүүрт бор морийг нь бариад хазаарлаж Эмилийг нь тохож өгөв. Хүрмээ нэрт цул бол дийлдээ зүүж угтан хатирж очив. Эвүү Рогмагуа минь гэж хол газраас дуудаж асуув. Гарт байрсан чинь мод уу, өд үү? Аваа минь юуны мод байх вэ? Өд байна гэлээ. Би мэдэв. Ирээгүй 3 үлийг угтаж мэддэг би. Өнгөрсөн 3 үлийг дагаж мэддэг билээ би гэд гүүж ирж золгов. Тэр шовооны толгой нь ямар вэ гэлээ. Цагаан гэв. Бэлхүүс нь ямар вэ? Шар гэлээ. Хөл сүүл нь ямар вэ гэхэд хар гин. Шараа голын 3 хаан 10 зүгийн аваа богдын минь үгийг мэдээд Рогмагуа чамааг минь авч цагаан гэрт хааны цагаан эр хатнаас төрсөн алтан гэрэл тайжид авч өгье гэж цэрэг айсуй байна. 3 хааны сахиус тэнгэр ганг шовоонд хувилж ирээд үзэж явсан байна чамааг минь гэд шовооны толгойг цагаан бэлхүүсэн шар сүүлийн хар эд бүгдийн учрыг булт тойлж хэлв. Цас чихэр тэр 3 хааны сахиус тэнгэр ганг шовоонд хувилж ирсэн нь энэ байна. Тэр өдөр муу хэрэг явна билээ. Өөр юм цаатаж түүнийг алсангүй би. Энэ явдал тэр муу хэрэг болно гэлээ. 10 зүгийн эзэн Гисэр хаан минь эзгүй боловч амраг цас нь 30 баатар 3 утаг улс нь бид үгүй юу? Ирвч явч гайгүй эртүгэ. Рогмаг минь бүү. Миний үг нийлэн болов уу үгүй болов уу? Цотон даваачиж үзүүл энүүдийг гэлээ. Барс баатар Рогмагуа хоёул өдийг цотон даваачиж үзүүлв. Цотон ноён үзээд эвөө цасын минь үг үнэн байна. Шараа голын 3 хаан бидэнд өшөөгүй билээ. Рогмагуаг булааж авъя гэж ирж байна. Рогмагуа хатны голын агуу аралд очиж нуугд. Улаан зүлэгт нуугд. Уртгаан шар таалд нуугд. Унгийн хар хавцгаад нуугд. Адуу байлгах газарт тэмээ байлга, тэмээ байлгах газарт адуу байлга, хонь байлгах газарт үхрээ байлга, үхэр байлгах газар хонио байлга. Рогмо, чиний унтах газар хятад эмийг чиний заслаар засаж унтуул. Чамааг эс олбол биднээс юу аавна гэв. Рогмогоо Барс баатар хоёул цотонгийн үгийг цасад очиж айлтглаа. Тэгэхэд цас эвөө тэр муугийн үгийг сонстаа. Шараа голын 3 хаанаас айж цас чихэр ах 30 баатар бүгдээр гертээ сууж Рогмо хатныг термийн чулууны доор болов гэвэл энэ муу нэрийг хаан багтаах вэ? Амьд явснаас үхсэн маань дээр 100 наслах бие хайрлаж 3 галавт үлдэх нэрээ гутаах болбол мал ажээ. Шараа голын 3 хаанд бидэнд өшөөгүй гэж байна. Одоо юунд ирэв гэж эс хэлвүү та гэлээ. Тэгтэл Барс баатар ёр санаанд ис оров. Чувуунаас зүрх алцаар санаа эс олж байна би гэв. Цас хэлэх юм. Дайсан үгүй цагт Барс баатар би гэж биеэс архах. Дайсан хурч ирэхэд хит дими донгодох чинь ёв. Цэцэн үгүй цагт цэцэн би гих. Цэцэн хурч ирэхэд нууж суудаг чи. Барс ирвэл барилдий. Өтөг ирвэл өрлөлцъя. Өтөг баавга. Заан ирвэл заалдалцъя. Арслан ирвэл алалцъя. Хүн ирвэл хүчтэлцъя. Хатгагч хар ирээ могоо болон ирвэл хан гард болон дээгүүрэн довтлъя. Хүрхрэх Барс болон ирвэл хөх зэс зогдорт арслан болъё. Цас чихрийн хэлсэн үгийг анзаарав уу? Энэ үг хүү хамтлагийн Wolf Totem дууны хэсэг байна. За юу билээ? Яв 30 баатар 3 отог ус төвөд тангадын цэргийг иргэ. Морьтой нь моргуу дээд дээр иргэ. Их болцоо чацарганы гол руу Гисэр хааны минь гэр дээр улаан зүлгийн тэнд ир гэж илчилгэв. Цас чихэр зэр зэвсгээ аваад өөрийн биеэр цэргээ аван Рогмогоо Барс баатартай хамт явлаа. Гисрийн гэрт хүрээд Нанчунг авч ирэв. 30 баатар тэргүүлэн төвөд тангадын цэргийг морьтой моргүй дидээр авч ирэв. Их цэрэг цугларав.
Та Тулааны өртөө подкастыг сонсож байна. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй сонсохыг хүсвэл subscribe тавьчаа дарж хонхоо идэвхжүүлээрэй. Цас чихэр, шуумар, нанчуунаар хайгуулд явв. Цас чихэр асуурав. Цэрэг цуглав уу гэж дуудаж асуув. Цугласан гэж шуумар хэлв. Рогмогоо зарлаг болов. Хин төрүүлэн байлдах тухай шавгаа орхий гэв. Цас чихэр шавгаа байзан рогмо минь Шарааголын 3 хааны цэргийн олон цөөнийг тэнсэж ирээ би. Надтай хүний бүргэд болсон шуумар минь яв. 15 настай эрдэнэт нанчуу минь яв гэд цас жигүүрт бормороо унав. Цавдат хоёгаа өмсөв. Дуурсгүй нэрт дуулга эрдэнэт тэргүүндээ өмсөв. 30 цагаан сумаа 4, догшин хар нумаа 4. Хүрмээ нэрт цул болд илдээ зөв. Шуумар гүйлэн бормороо унав. Шүүдрийн гэлбэлгэн өнгөд хос хар хоёгаа өмсөв. 30 цагаан сумаа догшин хар нумаа 4. Харил үгүй эрт хатан хар илдээ зөв. Эрдэнэт нанчуун бас уйлан бормороо унав. 100 нөхөөстэй хөө хар хоёгаа өмсөв. 30 цагаан сум догшин хар нумаа 4. Харил үгүй эрт хатан хар илдээ зүйлээ. Цас чихэр явъя гэж гурвуулаа явв. Элс дуулын оргил дээр гараад харуул харж суун. Гөрөөс энгүй олон гүйлдэж ирэв. Алтан дэлхий дээр явагч гөрөөс шарахтай шарахгүй гүйж явна. Түүнийг үзээ цас чихэр зарлаг болов. Их тоос хөдлөв. Энгүй гөрөөс айсвэ. Шарааголын 3 хааны цэрэг хурч айсвэ буюу гэж харав. Хоногийн газраас харж үзв. Үзээд 3 хааны цэрэг хатны голыг өдөлж айсвэ. Өмнөх 300 хайгуулчин үдийн газар явна гэхэд шуумар нанчуун хоёул угтаж очиод харж үзв. Тэгээд шуумар эвүү цасын минь хэлэгч үнэн байна. Юутай олон билээ. Аль нэг нь алж барыг. Цас минь юутай өнгөтэй цэрэг билээ энэ. Огторгуйн олон одод бүгд алтан дэлхий дээр буусан мэт. Алтан дэлхийн навч цэцэг огторгуйд ургасан мэт юм гэв. Эрдэнэт нанчуун шүүмжлэл хэлв. Шуумар энэ үг чинь юу? Шарааголын цэргийн олныг яагаад мэдвчи? Алтан дэлхийн навч цэцэг огторгуйд гарч ургасныг хизээ үзлээ чи? Огторгуйн олон од алтан дэлхий дээр унсныг үзлээ юу чи? Ийм оргүй худал хэлдэг үү? Шуумар эр хүн аян авд явахдаа зэр зэвсгээ засвал муу болдгоо. Эхнэр хүн хоримд очихдоо засвал нь муу болдгоо. Одоо бид гурвуулын чимэг тэнд муу болов. Гэхэд шуумар нанчунгийн өгцөв арай хин дими үг хэлв би. Цагаан герт хааны цэрэг сүү буцлах мэт айсвэ. Цас минь шангаар самарч дунд оруулагч бол шар герт хааны цэрэг төмөр шатсан мэт айсвэ. Унтраагч шуумар би болсов. Хар герт хааны цэрэг нь уйрын ус урссан мэт айсвэ. Нанчуу минь сувг татаж үгүй болгогч бол бяр юу вилээ? Гурвуул 3 хааныг довтлие гэв. Шуумрын үгэнд цас зарлиг болов. Та хоёрын минь өгцөв. 300 хайгуулчныг нь урд дараалъя. Түүний цаана нэг хааны актыг буулаж авъя. Хүн олзолж үг авсан хойно харих халдах хоёрыг шийдвэрлэе бид. Шуумар нанчуун хоёул энтэйгээр очиод тэртэг сүвэг аваад бай. Би хойноос нь хашгиран ороод таныг дайруулъя. Эндээс дутаасныг та ал, танаас дутаасныг би алъя гэд гурвуул тэр үгээрээ бололцов. Нэг ч хүнийг амьд эс гаргав. 300 актыг нь хонхор туяв. Дэрэгдэх овон дээр нь чулуугаар морьтой хүмүүсийг босгож хоёыг дуулгыг нь өмсгөөд амьд хүн мэт босгож орхив. Шарааголын цэргүүд нь 300 хайгуулчнаа алагдсныг эс мэдээд чулууг хүн мэт санаж манай 300 хайгуулчин тэр уулын оргил дээр харцуун химэн хилэлцэн суулаа. Цас шуумар нанчуун гурвал бас довтлоод цагаан герт хааны төмөд мянга дагтыг булааж аван гарч ирэв. 3 хааны отхон дүүн шамбаа мэрүүз цагаан герт хааны бэлгийн цагаан морийг унаж 4 хөлд нь
4 төмөр төш уяад дээрээс нь 1 төмөр төшөөр цохилж гүйцэж ирэв. Тийм хүндийг Ис уйвал ураа даран ядаж эзнээ окторгойд авч гарахмаар байсан ажээ. Цас чихэр нөгөө хоёртоо нэгэн үгийг хэлв. Манай хойноос нэг хүн гүйцэж айсуу байна. Хилэлцэх болбол хилэлцээ би. Хэрэлдэх болвол хэрэлдээ би. Та хоёр минь адууга тууж яв гэд нөгөө хүнийг угтав. Шамба мэрүүз гүйцэж ирээд үг үлрэн. Эвөө, яасан олон акт хов та? Аль ах トゥ билээ? Хинийх билээ? Нэрээ хэл гэв. Бид Төвдийн Гисэр хааны үхэр хон хариулагч билээ. Манай 1500 үхэр алдагдж билээ. Тэр үхрийн мөрийг мөшгөж явсаар 300 хайгуулчинд хүрж очив. Хайгуулчин тань мөрийг гаргаж өгөв. Тэр мөрөөр мөшгөж явтал 2 хаанид чинь хүрж очив. Үхэр гаргаж өгөх гэтэл гуйланж төвдөд яасан үхрэв гэж харин бидний морийг толгогцохов. Хин ирж төрж билээ. Хин эм төрж билээ гэмээ чин актыг чинь авсан нь энэ билээ гэхэд Шамба мэрүүз хариуд нь та юунд очиод үхрээ алдсан бэ гэв. Цас чихэр тэгэхтэн 10 зүгийн эзэн Гисэр хаан минь 12 толгойтой мангаст арлангуй хатнаа авахар явж билээ. Мангасыг алж хатнаа авч ирэв. Ирээд нуур далаа мэд их хөрөм хийж үхэрчин хончингүй аргалчин түлээчингүй бултад хишгээ өгсөн учраас бид цогтож унтаад үхрээ алдсан минь энэ билээ гэв. Шамба мэрүүц харж цагаан герт хаанд цасын тэр үгийг булт тоолж хэллээ. Цагаан герт хаан эвөө актыг минь аваач туга нүгэлт Гисэр ирсэн бол харий би гэж ойлов. Шамба мэрүүц хариуд нь нүд чин тесрэв гэж нүгэлт өвчин дайрагдав гэж хар. Их цэрэгийг чинь эргүүлж авч ирвөө би. Татай муу амтан дуугүй суузна. Унах 8 акт шаргыг чинь дуудан урьж мэдээ би гэд явв. Шамба мэрүүз номын хичэрт малгаагаа үлгэж гуа довын дээрээс нумаар хуурайлж хол газраас дуудан орив. Хаа мөнх тэнгэрээс заяагаар төрсөн хазаарлан унсан хар герт хаан минь. Хайрт Шамба мэрүүц чинь энэ шүү. Харуулын хөтлөөр давхад хандгай буг болон шургах чинь аль. 8 шарга морим нь эрх тэнгэрээс заяатай төрсөн. Эмэлэн унсан эрдэнэт Шамба мэрүүц чинь би энэ биш үү? Өндөр уулын өлөөр давхад үл буг болон дутах чинь аль гэж дуудахад 8 шаргагт Шамба мэрүүцийн дууг сонсоод янзхав. Олон акт үүрсв. Цас чихэр зарлиг болов. Шуумар, нанчин хоёр минь мэдвүү та. Энэ 8 шаргагт хүний хэл мэдэх байна. Тэр хүний дуу гарахад эд тэргүүлэн олон акт бүгд үүрсв. Үүнийг ямар зүйлээр ховилбол бид тэр зүйлээр ховлие. Хичээж яв гэд олон актыг цуглуулan гэлв. Хаа уулын хөдлөөр явтал 8 шарга 8 хаа зээр болон шургав. Цас чихэр за яв гэд харавлав. Гурвуул хоорондоо шургуулж явж 3 сумаар 8 уулыг харваж орхив. Олон акт бүгд хөөрч дутав. Хариулан ядаж хашгирсан хатны голын ганг эрг рүү унгааж алав. Гурвуулаа гомдсон чон мэд өндөр дээр гарч харж байваа. Шамба мэрүүц харж цагаан герт хаанд хэлв. Нүгэлт үхэрчин биш байна. Цууд Гисрийн 30 баатар нэз. Довтолсон мөрн чулуу химхэрч мод хугарч бидний актыг булталж орхив гэв. Цагаан герт хаан үнэхээр тийм болбол аваа минь хари гэж асуув. Шамба мэрүүз 9 сөвчин бүглэрв үү? Цэргийн чинь би авч ирв үү? Харив гих нэрээс халдаж өөхөв гих нэр дээр биш үү гэлээ. Цас чихэр довтлох шийдвэр гаргав. Цас чихэр зарлиг болов. Та хоёр минь юу санана? Үүнээс хойш бусад баатрууд ирдэг вэ? Одоо бид харъя гэж хуурч зарлиг болов. Нанчун үг үлрэн. Шуумар найз минь би айлтгая. 10 зүгийн эзэн Гисэр мэргэн хаан Авган хаан 30 баатар цолыг хизээ авах бид. Эрдэнэт энэ бие харж өвчнөр үхээд эм хүүхдээ цөрхрүүлж өгхийн.
энэ мэд цус дулаан цайнаас уулзаж хагцвал дээр гэлээ. Тэгтэн Шуумар Нанчунгийн минь үг зүв байна. Цас минь цагаан гэрт хааныг довтол, шар гэрт хааныг Шуумар би довтлий. Хар гэрт хааныг Нанчун минь довтол. Бяр юу билээ? Гурвла энэ гурван хаан довтлоод харъя гисгэв. Тэгэхэд цас чихэр та хоёрын минь үг зүв гэд Шуумар сан тав, Нанчун цавд өрг гэлээ. Цавд өргөх, усан дахил өргөх. Цас чихэр Шуумар Нанчун гурвуулаа мөргөж Гисэр хааныхаа сахиусанд залбирав. Дээд хурмст эцэгт айлд дэрэгдэх Эсруагийн аймгийн хүчин төгсөн 17 тэнгэр нар айлдан сойрох. Дэд дидээр 30 баатар буулгаж өгсөн 33 тэнгэр нар төрөл төрснийг өршөөн сойрох. Дээд 10 зүгийн бурхан Ария Аланкари охин цагаан тэнгэр, Навсаа хүрзээ эмэг их нь ялгуусан 3 игч нь алтан дэлхийн хувилгаан уулсын хаан Ово гүнжид эцэг минь. Дээд 4 их тэнгэр нар минь, дунд сав ертөнц минь, доод цагаан лусын хаад минь. Та бүгддээ дэд дидээр ариун тахил тахин би. Цас чихэр чинь гэлээ. Тахих миний шалтгаан юу вэ гэвэл энэ замбуу твийн эзэн Гисэр хаан гээд хүний өвөрдөх эмийг авъя гэхгүй, харин Гисрийн минь хатан Рогмо гуаг авъя гэж Шараа голын 3 хааны цэрэг ирж байна. Ингмэж нь бид гурвуул довтлыг нь үүнийг минь зөвшөөн сойрхолж болвол хамаг олон сахиус манаа нөхөр бол. Дэд дидээр төмөд мянгаад цэргийн бараа болон нөхц. 4 зүгээс 4 их тэнгэр нар бидэнд баахан бороо оруулж будан хүдэн татуулж байгаарэ гэж мөргөв. Тэгээд цас би цагаан гэрт хааныг довтлсоор довтлий. Би төмөн хүнийг алж толгойг авъя. Шуумар минь чи шар гэрт хааныг довтлсоор довтол, төмөн хүнийг алж эрхий хурууг нь ав. Нанчун минь хар гэрт хааныг довтлсоор довтол, төмөн хүнийг алж баруун чихийг нь ав. Бидний бэлэг энэ болтугай гисгэв. 3 бор морой залбирав. Уруу гүйхтээ өнхөрсөн чулуу мэдгүй, хажуугаар гүйхтээ хүдэр мэдгүй, голоор гүйхтээ үнэг мэдгүй гэлээ. 3 морь 3 үе ившэв. 3 үе сүлээ багсаалгаж 3 үе шилгээж байв. Хошоод давхар худраг, хошоод давхар хөмөлдрөг, хошоод давхар олом хийж мордон явв. Тэгэхэд Шуумар өгүүлэх юм. Уулзах болзоо маань хаана вэ гэхэд Нанчун Шуумар минь дуугүй яв. Бидний зарим нь эм хүүхдээ авч ирвүү, зарим нь дан биеэр ирвүү. Мөн даруй дээр золголдох буйзаа гэд яваад өгөв. Юуг тоочих вэ? Яг хэлсэн үгээрээ болов. Горвуулын олон сахиус нь дэд дидээр төмөд мянгаад цэргийн төвөөр гаралцсан явв. Даруй дээр золголцож ихч ирэв. Замда хайгуулчны 300 актыг аван ирэв. Шараа голын 3 хаан адилтгавал тэнгэр нэргсэн мэд барс довтолсон мэд ийм болов. 3 хаан өглөөгөр босон нэгнийхээ уулзах гэсэн боловч үгсэн цэргээ үзэж тэнхрэнг ядан гурвуулаа цуглаж ис чадав. Үгсэн хүнээ цуглуулж үдийн цагт цуглав гурвуул. Цагаан гэрт хаан ойлон хэлв. Намайг довтлогч их цэрэг гэвэл их цэрэг биш. Дээрмийн хүн гэвэл дээрмийн хүн биш. Ганц хүн шиг байв. Довтлох дүрв нь төмөд мянгаад цэргүүдийн дүрээр байх нь юу вэ? Яасан жиг билээ гэхэд Шамб Мэрүз өгүүлэх юм. За, би чамд эс хэлвүү. Үл мэдэх их тэнэг гихч чи биш үү? Хувилгаад гихч ямар вэ? Юуны тувилд хувилгаан гихцэн бэ? Үүнийг хэлнэ. Үүнээс хойш 30 баатар нэрвэл манай олон цэргийг биднийг ой модыг аль сүхээр огтчих мэт болохыг чи үзнэ гэв. Өнөө нэхэвч үл гүйцэх, алж үл чадах бид тэр гурвуулыг нэхэхээр өгсөн хүнийхээ ясыг барьвал хэрэгэн тэр биз гэд харив. Харж очоод өгсөн хүний ясыг оршуулв. Шуумар, цас, Нанчун хоёртоо хэлв. Энэ олгон толгой, чих, хуруутаар юу хийх вэ бид? Орхи. Хэн хідэн хүн алсныг мэдэлцв бид гэв.
цас чихэр зарлиг болов. Үүнийг хэдий чинээ хүнд гэж орхийг ин чи шуумраа. Зов бол шараа голын 3 хааны агт зовно. Түүнээс өөр хэн зовхов? Сууж үлдсэн 30 баатар биднийг үзэж маний жишээгээр явтугай. Өчүүхэн иргэд үзээд улам зүрхээ хатуучтугай. Үлдээж тогтох цотон ноёны өмнө аваачиж цотхож орхий гэв. Горвол явж их улстай хүрв. Шуумар тэр толгой чих хурууг авчирч цотонгийн өмнө цутгаж орхив. Тэгэхэд цотон хэлв. Аваа хөөхд юу вилээ гэж хойшоосов. Цас чихэр тэгэхэд нь цотон авгаа. Хүний толгой чих хурууг үл таних нүд балай чих түлий болоо юу. Бидээ дайсан ирнэ гэвэл бидэнд өршөөгүй гэж Рогмо гуаг нууй гэдэг билүү. Гисэр хаан эзгүй боловч энэ цэргийн ноён цотон авгаа байна шүү. Ирийн барьц энэ биш үү гэв. Цас чихэрт цотон хэлэх юм. Аваа таныгаа өхүүжээ гэж тэгсэн билээ би. Энэ тань сайн гэхэд 300 ахтыг Рогмо гуа ажуу мэргэн 2 хатанд дээж болгон гаргаж өгөв. 30 баатарт нижээтийг хувааж өгөв. Үлдсэн морийг их цэргийн моргууд нь түгэж өгөв. Цотонд эс өглөө. Банжур 6 эрхэттэй толов. Рогмо гуа асуув. Хайгуулчны жишээ ээлж хиндвэ? Шавгаар үзэж явуулсугай гэхэд цас Рогмо гуа минь шавгаа байзна. 1-2 баатрыг би амлая. Хойтхыг нь шавгаар явуулъя гэхэд цас чихэр амбарын хөвөн банжур минь морд гэв. Банжур бараан хар морио унав. Бадагт хар хуйгаа өмсөв. 30 цагаан сум догшин хар нумаа дүрв. Мишил болд илдээ зөв. Мордон явахдаа цасад айлтгав. Цас чихэр минь би чадан ядан чинийхээ явдлаар хийх болно. Удах уу, түргэлэх үү гэж асуув. Тэгэхэд цас чихэр бид арай удаан явсан билээ. Найранзнаа мөрний ихэнд суусан алаг нугсанд начин шовоо орсон мэт нэг хэд шүр хийлгээд ир гэв. Банжур явв. Элс дуулын оргил дээр гарч Гисэр хааныхаа сахиулсанд залбирав. Цагаан гэрт хааныг довтлов. 9 давхар хүрээлсэн цэргийг нь довтлов. 9 тугийг нь унгаж 9 хеврог нь хугачв. 9 идэ чанагчийг нь цавчаад 9 сүрэг актыг нь булан авч гарав. Цагаан гэрт хаан өөрийн хяраанаар босож 2 дүүтэй илж илгээв. 2 дүү нь хурч ирэв. Цагаан гэрт хаан хэлэх юм. Сая нүгэлт хүн ирж довтлов гэж уйлан хэлв. Шамбаа мэрүүз хэлв. Чи тоочоод яах вэ? Би мэдэв. Уйлаад хэрэг бүтэхгүй. Уран аргаар нэхүүлье гэв. Одоо нэг сайн ирээр нэхүүлье гэв. Мэрэгний хөвгүн 6 эрхитийг ирүүл. Тэр нэгтүгэ гэхэд 6 эрхит ирэв. Цагаан гэрт хааны хүлэг бор моринд 2 уд шороо ачиж өгөөд банжуурт хэлэх үгийг захив. 6 эрхит хэлв. Цагаан гэрт хааны үгийг банжуурт гүцэж очиод хэлье гэв. 6 эрхит банжуурын мөрөөр явв. Элс дуулын хөтөл дээр гүцэв. 6 эрхит хэлэх юм. Төвдөө юм уу үгүй гуйланч дээрэмчин хүн. Бидний адууг орх. Унахтай гүүг минь унгнаас хаах зуулалгүй орх. Даахтай гүүг минь даагнаас хаах зуулалгүй орх. Тарганыг минь бүү хайлга. Туранхайг минь бүү эцээ. Цохор доглонг минь бүү төөрүүл. Цагаан гэрт хааны минь яав гэж довтолгүй ч юм уу. 9 туугийг юу гэж унгавчи. 9 хиорыг юу гэж хуглав. 9 идэ чанагчийг юу гэж цавчивчи. 9 сүрэг актыг яав гэж авч ирэв. Төмөн хүний дотроос тэргүүнийг нь юу гэж шантлавчи. 1000 хүний дотроос маныг юу гэж идэж болговчи. Тугийн залааг юу гэж санжуулав. Тулгуур ишийг нь юу гэж хуглавчи. Адилтгавал цагаан гэрт хаан минь наран саран хоёрыг шидээр ургуулах ийм хувилгаан биш үү? Би мэрэгний хөвөн 6 эрхит байна. Нэг харвахта нэг сайн ном 6 сумаар онилж харвдаг билээ би. Бацаг сахиад хүнийг харвахгүй байна. Хэрвээ харввал сүнс минь 5 ёроолд очино.
чи юм уу? Адууг минь зүгээр өрх гэв. Амбрын хөвөн Банжуур хэлв. Эвүү, эцгийн чинь толгой муу тэнэг хорт хүн чи чамд өгье гэж авсан адуу юу? Энэ баян шараа гол гуйланч төвдөөс юун адуу гэж байна чи? Зүгээр хараасаа. Чиний хааны хувилгаан гихч үнэн биз? Гисэр хаанд хувилгаан байхгүй нүнэн гэд явв. Банжуурын дээгүүр 3 тас шувуу нисэж айсвэ. Идүүгээ 6 эрхий түгүүлэх юм. Төвдийн гуйланч хүн чи үзэж бай. Чиний дээгүүр 3 тас нисэж явна. Урдх нь их нь байна. Хойд эцэг нь байна. Дундах тас нь хөвүүн нь байна. Дундах тасыг чиний дээр унтал харваж чадвал чиний толгой дээр хөнөөл хамаатай болно. Алдвал миний толгой дээр хөнөөл хамаатай болно гэд харвав. Энэ дээр нэгэн шинж мэдэгдэн гэж харваад тасыг Банжуурын дээр унтал харвав. Тэгэхэд Банжуур эцгийн чин төрөв. Эр хүн шувуунд эрийн сайнаа гайхуулдгүй. Чи урд бацаг санваар авсан гэж хэлсэн билээ. Амтны амийг үл таслагч гихч чинь юу вүлээ? Бацаг өгсөн лам чинь шувуу харваж албал гайгүй гэж хэлсэн үү? Чи мүү айж байна. Одоо чи үзэж байна. Энэ хойд 3 уулын оргил дээр байгч буугыг үзэгтэн. Баруун уулын буг эхийн хутаг байна. Зүүн уулын бугад эцгийн хутаг байна. Дунд уулын бугыг харвээ би. Буг харвах гэд зөвхөн буугыг харвах биш. Уулын билээс орой хүртэл бут тас харвээ. Зүүн баруун уулын буг хаагуур унахыг харж бай чи юм уу гэж хэлээд Банжуур ном сумаа дийлэхдээ ном сумандаа залбирв. Номын минь дээд гичрэн бугын ивэр билээ. Доод гичрэн цагаан зээрийн ивэр билээ. Хоёр илэг нь усны хар үхрийн ивэр билээ. Бариул нь цагаан лава билээ. Хөвч нь хөх солонго билээ. Дээр гичрийг нь гисэр хаан минь 10 зүгийн бурхан сах. Доод гичрийг нь 4 их лусын хаад сах. Хоёр илгийг нь 4 их тэнгэр нар сах. Хөвчийг нь хөх солонго сах. Бариулыг нь Банжир Баатар бий барь. Цомыг минь хий сайн салхин хөтөлж зал гэд харваад илгээв. Уулын довыг тас бут харвав. Зүүн уулын буг нааш унав. Баруун уулын буг цааш унав. Сум нь хууль салхи болон тоос хөдөлгөв. 6 эрхийд зүрх алдаж морьныхоо дэлийг дэвэрж гэлдэрхийж харж байв. Банжур сумаа аван адууга тууж явв. 6 эрхийд нэхэж гүйцээд хэлв. Нэр чинь Банжур гинүү. Эрдэнэт мэрэгдтэй тэмцэлдэхгүй. Эргэтэн хаад ноёттой зөрчилдөхгүй. Одоо би чамтай шид тэмцэлдэх минь үгүй. Адууга гуйн би чамаас гэв. Сайн хүн чамааг алж адуугч нь авах болно. Чамд юу гэж өгөх вэ гэв. Тэгэхэд 6 эрхийд хэлв. Аваа Банжур, тоогос шувуу үхэн үхтлээ сүлээ хардаг гэлээ. Тогтоо сайн хүн үхэн үхтлээ нэрээ бодно гэлээ. Огоо ядавч дүлгөөн цагаан морь, турун хэрэг хар морь хоёрыг минь нүг. Энэ хоёрыг өгвөл нэг шинж мэдэгдэн. Гэхэд Банжур урд та харвав нэгэн шинж гарна гэсэн чи. Одоо бас 2 мориг нэг шинж тэмдэг мэдэгдэн гин чи. Одоо шинж чинь алив? Шинжээ үзүүл. Чам мууг албал шараа голын 3 хаанд очиж намайг сайн ир гэж хэн мэдгэтгэв гэж алахгүй байна би. Чи бит хоёр анд болыг их болбол унсан хүлэг бор мориог. Цас чихрийн миний жигүүрт бор морьтой адил хос болно. Зүүрлүүлж уны. Тэгвэл чиний үг гэсэн морийг чинь үгүй. Тэр дээр 9 сайн морь нэмж үгүй. Өгөх минь тэр болтугай гэв. 6 эрхийд тариуд нь эвүү хүлэг бор морио өгчхөд юу хэлж харих вэ би? Гэхэд Банжур чи намайг хуураад авъя гэж байна уу? Одоо чамайг би алаад авъя. Тэгвэл хүлэг бор морь хэн их болох вэ? Миний их болно шүү гэж хэлв. 6 эрхийд эвүү Банжур юу гэж урлавчи өгье гэд хүлэг бор морио бууж өгөв. Банжур хүлэг бор морийг аваад өг гэсэн 2 морийг 9 адуутай өгөөд миний явдлыг 3 хаандаа сайхан хэлээрэ гэд Банжур адууга туугаад явв. 6 эрхийд хараад 3 хаандаа хурж Банжурын альва явдлыг тоожиж хэлв.
Энэ шарай голд надаас илүү сайн хэр байхгүй. Гэтэл би түүнд хорхоо шиг байлаа. Юрийн ганц баатар нь уулыг чингэж харваж явна. 30 баатар нэрвэл юу үлдээх вэ гэв. Банжур гэртээ хүрв. Хүлэг бор морио цас чигэрдөөгүй. Олон адууг урд ёсоор сайхан хувааж авав. Зотонд юм эс өглөө. Та Тулааны үртэй подкастыг сонслоо. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэхийг хүсвэл subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн Facebook дээр Тулааны үртэй гэсэн жинхэнэ хуудсыг минь дагаарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.